аймгийн хүүхдийн төлөө салбар зөвлөлөөс өнөөдөр хүүхдээ сонсох өдрийг зохион байгууллаа. Энэхүү хүүхдээ сонсох өдөрт Өвөрхангай аймгийн 12 сумын 7 сургуулийн төлөөлөл хүүхдүүд мөн хүүхдийн зөвлөлийн хүүхдүүд маань 2025 он зохион байгуулагдсан тэгш оролцоо хязгааргүй боломж зөв танаас эхэлнэ зэрэг чуулгануудаар гарсан асуудлыг нэгтгэн өнөөдөр энэхүү хүүхдээ сонсох өдөр дээр бас танилцуулсан юм аа. Энэхүү хүүхдээ сонсох өдрийг 2025 онд хүүхдийн төлөө салбар зөвлөлөөс хүүхдээ сонсох өдрийн 5-ыг шинжилэн баталж улирал бүрийн 2 дахь сарын эхний 7 хоногийн 3 дахь өдөр хүүхдээ сонсож байхаар шийдвэр гаргасан. Ингээд энэхүү одоо хүүхдээ сонсох өдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүүхд багчууд маань нийгмийн амьдралд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлтэнд нэгдэх, өөрсдөө тулгамдсан асуудлаараа санаа бодлоо одоо илэрхийлж шийдвэр гаргах түвшний хүмүүст энэхүү дуу хоолойгоо хүргэж хүүхдийн одоо бүх орчинд аюулгүй байх энэ нөхцөл дээр анхаарал хандуулахыг өнөөдрийнхөө хүүхдийн сонсох өдрөөр илэрхийлсэн юм аа. Нарийн сайн төлөвлөж уулзлаа. За тэгээд өөрсдийнхөө мөн аймаг дүүрэгтэй тулгамжгүй асуудлаа шийдвүүлээд ирдэг байгаа шүү. Өвөрхангай аймгийн хүүхдийн төлөө манай аж ахуй нэгжүүд байгууллага маань худалдаа авалт болгоныхаа 10 төгрөгийг хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө яг хандуулахаар болсон байгаа. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаан дээр бол манай Өвөрхангай аймгийн хүүхдийн зөвлөлөөс яг аюулгүй байдал гэдэг ийм хэлцүүлгийн сэдвийг авч ярилцсан байгаа. Тэгээд яг тэр сэдвийнхэнтэй Өвөрхангай аймгийн гэр бүл хөгжлийн хамгааллын газрын дарга Цэвэн Долом мэгчтэйгээ хамт бид нар асуудлыг ярилцсан байгаа. Тэгээд манай үйл ажиллагааг үргэлж тусалж дэмждэг хүүхд гэр бүл хамгааллын хөгжлийн газартаа баярлалаа. Тэгээд бас өнөөдрийн манай үйл ажиллагаанд маань тусаж дэмжсэн өв санаа, орта зэрэг тийм төрөмс байгууллагатай бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Сайн байна уу? Намайг Саран гэдэг. Би 12 дахь хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10 ангийн сурагч. Өнөөдөр хүүхдээ сонсох өдөр болж өнгөрлөө. Үүнд маань онцгой байдал, эрүүл мэндийн газар, өөр олон газруудаас хүмүүс хүрэлцээрч бид нартай хамт ярилцаж асуудал болон түүний шийдлийг ярилцлаа. Энэхүү гарч ирсэн асуудлууд маань шийдэгдэн гэдэгт би итгэлтэй байна. Сайн байна уу? Намайг Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн 10 ангийн сурагч Бэлгүн гэдэг. Өнөөдөр хүүхдээ сонсох үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн засаг дарга ирсэн. Тэгээд бид хэдий хүүхдүүд тулгамжгүй асуудлыг бүгднийг хэлэлцээд хоорондоо яриа өрнүүлээ. Бид хэдий хүүхдүүд тулгамжгүй асуудлыг одоо эргээр хүлээн авч ярилцаж шийдвэрлэж эцсийн дүнгээ гаргахад итгэлтэй байна.